Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Сайн байцгаана үзэгчдээ та бүхний гэр бүлийнх нь халуун дулаан уур амьсгал. За шинэ он гарах гэж байгаа энэ сайхан торгон мөчүүдэд үзэгч та бүхэн зориулсан SBN телевизийн Хаби 31 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Lucid Dream тоглолтоор пенүүдэ байлдан дагуулсан дуучин Маралжингоо 2025 онд Чикагогийн загварын 7 хоногт эх орноо төлөөлөн оролцож загвар зохион бүтээгч Жаданба буюу Жак цаны спортын олон улсын хэмжээний мастер очир сүрнаар зочин хойморт тухаллаа. Арамын. За, түүн түрүү томоохгүй ирэх гэж байгаа шинэ оны мэндийг хүргэе. За, тэгээд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан та бүхэндээ маш их баярлалаа. За, тэгэхээр Азар маань спортын цаны спортын олон улсын хэмжээний мастер. Тэгэхээр 2025 он ямар сайхан хувийн чадал чансаагаа сорьсон сайхан жил болсноо. Бас төгөөсөө дурсамжаасаа хуваалцаач. За баярлалаа. 2025 онд би дөнгөж баяраа тэмдэглээд удаагүй байна. Өнгөрсөн 10 сард Зүүн Азийн орнуудыг хариуцсан олон улсын хэмжээний шүүгчийн шалгалтаа амжилттай өгөөд ингээд Зүүн Азийн орнуудад 15 шүүгч байдгаас 2 эмэгтэй шүүгчийг болоод ирсэн. Вау. Баярлалаа. Зүүн Азийн цаны спортын урлаан тэмцээн болоход бол шүүгчээр байна. Шүүгчээр ажиллаа. Оо, гайхалтай. Ястаа Монгол тийм. Манай монголчууд ийм тал бүрийн салбар бүрт дандаа энэ тэргүүлдэг. За, Маралцгай хувьд 2025 оноо дүгнж ярил хэр жил өнгөрч байна? Миний хувьд 2025 он бол маш онцлогтой бас жил байлаа. Санаандгүй бас санаатай төлөвлөсөн гэх олон зүйлсийн ард гарсан. Тэгээд би бүтээлийн хувьд бол яг өөрийнхөө бас бидаасан тоглолтоо хийсэн Lucid Dream гэдэг. Тэгээд тэр маань миний хизээч өмнө болж байгаагүй бас айгүй сонирхолтой концепт болж өнгөрсөн. Тийм хумсартайгаар зүтлэх гэсэн сэдвээр тийм тэгээд тэр тоглолт манаас үнээр яг миний харж исэн шиг тийм гайхалтай вижн дээр минь яг очиж тоглогдсон тийм тоглолт болсон. Тэрний хажуугаараас би өөр олон газруудаараас явж үзэж бас оюунаа болон сүнсээ бүх юма баярлуулсан сонирхолтой амжилтсан гэж хэлж байна. Ер нь бол маш олон ертөнцөөр аялсан, олон зүйлтэй танилцсан. За дээрээс нь мэдээж тоглолтоо хийгээ. Тоглолт бол маш амжилттай. Би тоглолтыг үзсэн. Баярлалаа. Бас гайхалтай сайхан тоглолт болсон. Угаасаа ер нь Маралжингоогийн дуунд дургу. За тэгэхэд би бол тайзан дээр дуулж байхдаа би хөдөлгөөн би хилэмжинд дуртай. Харизм гоё харагддаг шүү. Тэгэхээр дизайнер Жакийн хувьд бол манай Хаби 31-ийн студ таалагдж байна уу? Бас нэг өөр өнцгөөс харах байх тий. Уур амьсгал. Маш гоё удахгүй угаасаа шинэ жил болно тий. 25 оноо үдээд 25 оноо ухтана. Тэгээд тэр удахгүй ирэх гэж байгаа тэр уур амьсгалыг айгүй гоё дэлгэлсэнд маш их баярлалаа. Тэгээд миний хувьд болохоор 25 он бол бас маш том зүйлсийг нээсэн тий өшөө их зүйлийг хийх тэр урам зориг сэтлийг өгсөн жил байсан гэж бодож байна. Тэгээд дотооддоо тий Монгол улстай магадгүй зарим хэсэг хүмүүст танигдсан дизайнер байж магадгүй гадны зах зээл рүү гарах тэр үе хаалга нээчээд ирсэн гэж бодож байгаа. Тэгээд сая 19 сарын 16-наас 10 сарын 1-ний хооронд Чикаго Fashion Festival-д өөрийн коллекцооч танилцуулсан. За тэгээд ирээд удаагүй Казахстаны Актау хотод болсон загварын Актау Тэнгэрий гэдэг нэртэй Fashion Week-д бас оролцоод ирсэн байгаа. Тэгээд маш олон амжилтууд гаргасан гэж бодож байна. Гайхалтай. Энийг ажлын хажуугаар тэгээд гэр бүлдээ хэдэн хувийг хувилбал зарцуулж чадчихэв үү? За ер нь бол тэгэл өөртөө л хамаг юм аа. Зарцуулаад байж байгаа да муурандаа. Тэгээд сонноос харшилтаа болсон муур одоо яад юм байгаа. Тийм үү. За одоо тэгвэл баг муурандаач нэг зарцуулахаргүй л болж байна. Сахарын агуулмж багтаа классик болоо. За уудаг Джеймс Гранини байна. Сонголтоороо. Аль нь уу? Кола. Кола систем. Бодол тийм л хэвчээ. Тийм үү. За би энэ. Яа. Чайлын ах юм. За кола болчихдоо. Жоохон дараахан зочид ирэхээр ингээд
Үйлчлэхгүй болохгүй шүү дээ. Оо тэгээд нэвтрүүлэг явснаас 20 минутын дараа гайг болчихдөө. За мань цангасан баг. Баярлаа. За тэгээд хамтран ажиллагч байгууллагын талархсан сэтгэлийн илэрхийлэл Mercy брэндээр бас мэдээж ногоонд дуртай юу юу? Мөсгийн ер нь ногоон хүмүүс их дуртай Тийм, самартай болохоор юу? Энэ аягүй гоё. биш бараг идэд аль нь самартай аль нь самаргүйгийн ч ялгахгүй. Гайгүй баярлаа. За би бол гасаад ажиллаа хийлгэж гээл. Яг шууд ажилдаа орё лээ. За энэ Шуурхай. жижиг гэдэм бэлэг бэлдсэн байгаа. Тэр бол одоо юм жижиг хайрцагтай, бэлгийн хайрцагтай зүйл байгаа. За тэрийг бол энэ тэнд одоо энэ студ дотор байрлуулсан байгаа. Гэхдээ нэх амар хол байрлуулаагүй. Та бүхэнтэй ойрхон суудал дээр нэг юм уу эсвэл ширээн дээр гацуурн дээр ч юм уу байрлуулсан байгаа. Манайхан тэрийг нэг сайхан олоотгооч ээ гэж. Хайрцагтай юм уу? Иргэн тойрно. Тий. За болно. Жижигхэн хайрцагтай юм уу? Мурд байна, баруун Тийм зүүн Тэр байна. мөн үү? Тийм тийм нэг хайрцагтай. За тэр бол манай нэвтрүүлгийн ивент чи Сваровскигийн хайрцаг байгаа. Тэр бол арай биш. Тиймд нэг хайрцагтай юм. Хөрхөн дөрвөлжин хайрцаг байгаа да. Одоо ихээ ойрхон байна. Надад бол Ихэнх л ойр байна да. Өчир зүрэн их чи одоо бол яг энэ дүү. За төрүүлж олсон нь яхаа шагнах юм уу яа. Хотоос хоёрын шийдгээд тэгвэл өрсөлдөх гээд байна гэж юу? тэгвэл шууд оллоо би олцсон тань л та. Олцсон байна. Оо зөөр За олцноо барь. Шууд эндээсээ гараад ирэх гээд байна. Одоо босоод хайх юм уу? Тий. За чи холоогүй юм уу? Олцсон байна. За энийг гэж юм. Оо миний хөвчтэй угаасаа. Тийм байна. Энэ өөр манай байна. хоёрынх бол тэр гацуур зүгрүүл харагдаж байна. Ер нь. Энэ Тэр За дараа ийм ягаан л бэлгийн хайрцаг байгаа да. Тэр нэг ягаан мөн үү? Тэр байна. За заагаад чи За ингэж хэний нэр. нэр? маралжгоо гинэ. За баярлалаа. За одоо өөрийнхөө. Одоо шийдвэл юм өстэй. Өөрөө түрүүн буруу юм санаачилсан одоо тэгээ тэрэндээ ороогдоод. Энэ юм шүү. За зүг. Yes. За наад дотор ч юм бол өөрсдөн зөрөөс хөгжилтэй асуулт. За хөгжилтэй болон за ер нь тань мэдэх хүн асуулт байгаа. Тань. Тэгээ дээрэс нь манай ивент тэтгэгч Мерсигийн дээж байгаа. Онгойлгоцгоо юм байна. За тийм байна. Нөгөө ногоон шоколад ч юм байна. Нөгөө За ашгүй ногоон нэрлээ. Ашгүй ногоон нь нэрлээ. За очир сүрийн хичээн асуулт өгч юм. Хоёр олимпиад зандан хөлгөөс хойсон цанчин бүсгүй цасан замд тулгардаг гинтийн сорилтод шалгалт өгөхдөө байнга бэлтгэлтэй байдгүй Эсвэл одоо бэлтгэлгүй байдгүй гэж байгаа юм бах та. За засан зам ер нь саний спортын хамгийн хүндрэлтэй асуудлууд одоо юу гэдэг вэ? Би бол зүгээр хар ухаанаараа бодоход бол их хүүтэн байх гэж бодож байна. За тэгээд одоо саний спортоор хичээлдвэл хүний асуулт шүү. Зал явахад бол бас хэцүү байдаг болов уу гэж бодож байна. Энэ талаар За ер нь цаны спорт гэлтгүй бүхэл спорт ахвалж самба, хурд, хүч, уян хатан, тэсвэр, тэнцвэр гээд хүний үндсэн 5 чадварыг тавуулангийн сордог байдаг. За дээрэс нь нэмээд тамирчид одоо бүхэл бүтэн биеэ 100% хөгжүүлэхээс илүүтэйгээр бас тархиа хөгжүүлж байх юм бол гинтийн асуудал юу ч байсан бас даван гарах чадвартай болдог. Хүн 100% биеийнхаа хүчээр юм хийх юм бол урд таарсан өнгийг ч ялахгүй байхаар одоо тийм одоо байдалд хүрдэг. Тийм болохоор одоо хүн бол ямар ч байсан 50% тархиа ажилуулах, 50% биеэ ажилуулах гэдэг дээр би бол одоо төвлөрч ажилладаг. Тийм болохоор бэлэн байна. Хүзээд бэлэн байдаг. Би жирэмсэн 1 сар гарантай олимпиад орсон юм. Тэгээ хүн маань нөгөө жоохон байхдаа миний медалууд, миний цомуудыг харчаад энэ бүгдээрээ минийх л гэдэг байсан. Тэгээд өөрийнх нь итгэцэн. Тэгээ жоохон том болоод нэг үйл ажиллагаан дээр би нөгөө медалаа зүүх болоод очисон чинь би өөрөө нөгөө медалаа зүүцчих манай хөлт. Миний медалыг чи яагаад зүүгээд байгаа юм гээд. Үгүй чи ээжийнхэн штэйгээ хэлсэн чи тэрнээс хойш айгу нөгөө хүүхэд маань эн чи минийх биш байсан юм байна. Намайг хуурж исэн юм байна гэдэг юм уу те нэг тиймэрхүү юмд орсон. Тэгээд яах вэ би ийм медальтай баймаар байна гэхээр минийх одоо ингээд спортоор хичээлээд өөрөө хичээлэх юм бол миний хөө ээжийнхаа медалыг биш өөрийнхөө медалыг ингээд авах хэрэгтэй гэдгсэн. Тэгээд миний хөө ер нь 9 наснаас эхлээд дугуй тэгээд цан гэд хичээлсэн. Тэгээд дугуйд цанын дэлхийн аваргыг 2024 оны 9 сарын 13-ны өдөр Итали улсад Валдифиеме гэдэг хотод авсан. За энэ болохоор Азийн тамирчдад байгаагүй, Аз оронд байгаагүй хамгийн том амжилт. Монголд төдийгүй. Тэгээд энэ бол юуны дэлхийн залуучуудын аварга гэдэг.
шагналд хүрсэн. Тэгээд цолонд одоо хүрсэн. Спринт 200-ийн төрөл дээр. Тэгээ энэ жил тэрийгэ баттгаад Казахстаны Астана хотод Чүнчинсэг одоо цааны бааз дээр насан туршидтын Азийн аварга дээр хүрэл медаль авч баттгсан. Тэгээд би өөрөө нөгөө тасгалжуулдаг. Тэгээд хүүгээ харцнаас нь хараад ойлгодог. Тийх бах та. Тий. Надаас гарсан юм чинь. Тийм шүү дээ. Тэгэл дуртай байна, ядарч байна, дургу байна гэдгийг харцнаас нь хараад ойлгодог. Тийм учраас бид хоёрт дасгалжуулахад илүү дөхөн байдаг. Тий. Хүү бол өстой жинхэнэ өөрийнхөө медалийг цуглуулах шиг болсон. Цуглуулсан. Ээжд нь байхгүй медалийг одоо цуглуулсан. Тэр ямар кино шиг түүх бай тий. кино. Дахиад яриад үлзэндөө кино болно. Үйлдэлбэрээ үзэгсэлэнтэй байлгая. Еврошир. Дур булаам төгс дүрх. Түлип. Таны гоо сайханд хувьсэл хийн. Эволүү дээр. Би даасан тоглолт хийх бэлтгэл ажил үеэр төлөвлөгөөнөөс гадуурх пранк тохиолдолд та хэр олон удаа таарч исэн бэ гэж байна. За. Тэгэхээр штэ миний толгоон дээр одоо орж ирдэггүй би яалаа пранк. Ер нь бол тоглолтын явцад хөгжилтэй гэхээсээ илүүтэй ерөөсөө санаанд орохгүй маш олон зүйлсүүд тохиолддог. Жишээ нь өөрөө төлөвлөлөөд миний төлөвлөгөөнөөс гадуур байгаагүй аимшигтай зүйлсүүд тохиолдно. Эсвэл санаанд оронгүй хүндрэлүүд гарч ирнэ. Амар итгэжсэн зүйлсээр сэтгэл алдах зүйлсүүд гарч ирнэ. Буцаагаад өөрөө бүр ингээд хүмүүсээ суралцах айгүй их олон зүйлс гарч ирнэ. Тэгээд нэг тоглолтын ард гарах яг юм хүнийг бас айгүй сайн апдейт хийдэг гэж би боддог. Одоо нэг том бүтэн одоо ажлын ард гарах ер нь яаж өмнөхөөс арай дээр би бас юм шиг санагддаг байхгүй. Тэр үйл явцын донд. Тэгэхээр тэр олон хүмүүстэй хамтарч ажиллаж ин дээрээс юм өөрхөн багаар ажиллах чадвар болон бас сул талаа олж харна. Тэгээ хүмүүстэй харилцах, хүмүүсээс гоё хандлагыг хүлээж авах, суралцах зүйлсээс амар их байдаг надад. Ер нь л дандаа байдаг. Тэгээд бүтнээр нь харахад яг пранк гэхээс илүү би санаанд ороогүй айгүй олон хичээлүүдийг бол ерөнхийдөө авсан. Тийм. Тоглолтын тоглолтоос тийм ер нь тоглолтын явцад тоглож байгаа зүүн дуулах биш айгүй олон ажлууд өгдөг. Тэгээд айгүй олон багийн ажлууд дээрээс айгүй мундаг хүмүүстэй хамтарч ажилладаг учраас өөрийгөө голох бас өөрийгөө айгүй сайн ингэж straight нэг юм нөгөө нэг юу гэдэг шударгаар тийм шадаргаар ингэж өөрийгөө бүр ингэж айгүй сайн үнэлэх шүүх зүйлсэж гэсэн айгүйх гарч ирдэг нүүрлэлтэх тийм. Тий өөртөө тулж ажиллах. Тийм тэр л миний амьдралын пранк юм да. Тэгээд ерөөс дуустгүй пранк л энэ да. Тэр нь барж байгаа бол маш олон. За одоо бол нэлээд жилийн өмнөөс л урлагийн карьер, дуучны карьер эхэлсэн. За энэ хугацаанд бол би бол ховдоо бодохдоо бол карьер нь хизээч муу доошоо унж байгаагүй ер нь муу бүтээл оруулж байгаагаас гардггүй гэж боддог. За энэ хооронд энэ одоо энэ бүтээлүүдийн чанартай бүтээлүүдэд ард гарахад мэдээж маш олон сорилтууд тулгарсан байна. Энэ сорилтуудаас хамгийн их за тэр үед л би хамгийн ихээр энийг ойлгож байна. Тэр үед л хамгийн ихээр энэ зүйлийг суралцж ийсэн гэдэг нэг зүйлийг дурдах юм бол. Ер нь талын мэдрэмж тийм мэдрэмжэн дээрээ ч гэсэн хит хөөрцөглөхгүй, хит хийсвэрлэхгүй, тэгсэн ирнэ хизээч тэр нэг юм доошоогоо ингээд зүгээр л ингээд нэг бүх мэдрэмжээгээд нэг юм хөлдөөхөн болохгүй тийм ингээд яг ингээд юм баланслахын тулд айгүй олон талын ер нь чадвартай тэгээд бас төвчээртэй ч гэдэм үү те тэгээс сэтгэлийн хаттай байх гэдэг зүйлсүүд юм байлаа. Тэгээ би бас өөрийнхөө амьдралыг айгүй аз цолхоод айгүй харцангуй үзэсгэлэнтэй бас амьдарч энэ надад бас өмнө нь ямар нэг сайн юм болов гэдэг шиг тийм тэгэхээр би бас эндээ айгүй талархаж амьдардаг өөрийнхөө жижигэн даруухан амьдралтай бол гүнэд талархаж амьдардаг. Тэр л юмдаа баланс. Жижигэн даруухан гэж шүү. Урд насндаа би нэлээд ийм буянтай хүн байж дээ. Тэрнийхээ буянг хэлж яваа хүн байна л та. За миний болохоор Chicago Fashion Week-д оролцох үеэр Жак дотоод ертөнцөөд загварын шинэ хүчээр хэрхэн сэлбсэн бэ гэж. За. Ясалтай. Тийм тэгэхээр ер нь яр гэж байна. Chicago загварын Fashion Festival-д оролцоход бол одоо миний хамгийн анхны одоо Монголоос гарч гадаад зах зээл рүү одоо гадаад хэрэглэгчдэд одоо өөрийн бүтээл дизайн коллекцоо танилцуулсан одоо фестивал шоу болсон. Тэгээд мэдээж хүн яг нөгөө нэг орчиндоо
мэдээж уран бүтээлч хүн гэдэг бол яг өөрийн гэсэн орчинтой тий тэндээ одоо нөгөө сууж уран бүтээлээ хийдэг одоо дизайнер хүний хувьд бол маш их шинэ загвар дизайны талаар одоо тасралтгүй боддог тий ингээл одоо ихвчлэн алхацдаг байхгүй би. Тэгээд гэр ажил хоёрын хооронд байнга л алхана. Тэгээд ингээ алхаал явж байхад ер нь бол яг өөрийнхөө нөгөө юм миний хувьд амар iconic болсон тэр fashion brand designer тэр загварын шоуны аяг сонсоол тэгээд алхаж явахдаа тасралтгүй ерөөсөө ингээл загварын талаар шин санаа яаж шинэлэг загвар дизайныг гаргаж болох уу тий яаж ямар одоо энэ хуучны одоо бид нар чинь яг л хүн төрлөختөн үүсч хөгжснөөс хойш тэр үндсэн юм дээр л бид нар тоглолт хийж байгаа шүү дээ хүн болгон бүх уран бүтээлчд өөр өөртөөхөө өнцгөөс тэгэхээр яаж энэ зүйлийг өөрийнхөө өнцгөөс хэрхэн шинчилж арай нэг өөрчилжтэй байхгүй юм хийн гэж угаасаа байхгүй боломжгүй. Тэгэхээр өөрийнхөө өнцгөөс яаж гоё юм хийж болох уу гэдэг тэр нэг байнга бодож идэг. Тэгээд сая одоо Chicago Fashion Festival-д явж ирээд бас тэр байнгын байдаг хүсэл эрмэлзлэл маань бас өшөө их нэмэгдээд өшөө их юм хийх одоо урам зоригтой урж ирсэн. Тэгээд гадагшаа зах зээлд яг ингээд уран бүтээлч хүн Монгол дизайнер ингээд өөрийн гэсэн үндэсний хэв маяг дизайнерын өнгө төрхтэй брендийн өнгө төрхөө харуулад ирэх бол маш их урам зориг өгд юм билээ. Тэгээд тэр загварын шоунд хүрэлцэн ирсэн тэр ихэвчлэн Европ хүмүүс л байгаа үсэ тэр хүмүүст өөрийнхөө юмыг үзүүлж танилцуулаад тэр хүмүүсээс ирж байгаа тэр коммент сэтгэгдэлтэй одоо сэтгэл хөдлөлийг алга ташлтыг мэдрэх бол үнэхээр гоё юм байлээ. Тэгээд маш олон зүйлийн үд хаалга боломжууд бас яригдж нэгдэж ирсэн. Эхний ээлжинд одоо миний хувьд бол Казахстан руу загвараа гаргаад брэндээ илүү сурталчлах юм бол Монголд одоо үйлдвэрлэлтэй брэндээ хөгжүүлснээс илүү тэнд зах зээл байгаа мэн гэж харсан. 20 сая хүний ялгаа бол гарах байх гэж бодоод байна тийм. Европ руу яг Америкт бол Монголд мэдээж яг эх орондоо бол Монголдо валют харуулж байна. Монголд Казахстанаас хэдэн төгрөг оруулж ирээ. Тэгээд Баяр нэвтрүүлгийн дараагийн үе шат. Энд байгаа дартсыг харж байна тийм манайха. Yes. За энэ дартс руу нэг хүн 2 удаа сунж шийдэх юм. За тэгээд гол зорилго бол тоог онох зорилготой биш. Энэ дээр байгаа наалтастайгаа зургнуудыг онно. За зургнуудын ард нэг бол шийтгэл байгаа, нэг бол бэлэг байгаа. Үйлдэлбэрээ үзэсгэлэнтэй байлгая. Еврошир. Дур булаам төгс дүрх. Түлип. Таны гоо сайханд хувьсэл хийн. Эволу дээр. За хоёулаа бол 2 шидэд хамгийн онсон эсвэл хамгийн төгссөн төлбөрөөр авна гэсэн. Чиглүүлүүл тий. тэрийг онох уу? Бүр голд нь онцол яах юм. Бүр голд нь онцод дахиж голд нь юуч байхгүй. Угаасаа голд онох шаардлагагүй юм байна уу? Таалагдж байгаа 6 тоо. Чиглүүлүүл тэгэл Гацуур нь бол яг бэлэгтэй байгаа да. Гацуурны доо бэлэг байдаг гэдэг. Бачи. За, гэртээ Кевин. Гэртээ ганцаараа. Кевин авах уу? Одоо уус онцолж аавна үстэй тий. За, дахиад нэг шидэд хэлэхгүй. Кевин дахиад онч. Нэг мөсөн лав. Амар даарц. нэг үсаа. За, хамгаагийн дээр. Гэтэ Кевин бол яг онсон байна. Кем авах юм уу? Кевин авна үстэй. За тэгээ. За, Кевин яар. Энэ одоо юу байгаа? оноог юм уу? Оноог энэ яг. Аль нэг нь авах юм. За, сууж байгаарай. Кевиний ард юу вэ бүгд даарцгаая. Ингэдэг шиг тий. Гэхдээ манай гэж бодтаа Кевиний ард бол юу байна гэж бодож байна. За, уг дүр бол өөрөө маш сэргэлэн. За, тэгээд ер нь бол зүгээр шууд хэлэх жоох муу санаатай өгч тээ. Ер нь бол тий. Тий. Жака бэлэг биш вэ нөө? За тэгтээ яхав зүгээр эдгээр хүүхэлдэйн киноны дөрүүдээс өөрийгөө та алинтай төстэй гэж бодож байна. За, юун түрэнд Ширики Фиона. За. За, Angry Birds-ийн одоо хамгийн ууртай. Өдрийн шоу. Миний нүдээр За, энэ чинь Inside Out-ийн гуниг. Эморл. За, энэ одоо Zootopia-гийн нэг айгүй юм удаан тайван юм гэдэг. Чи бүр тохирохгүй наа чи 15 дахь асуудал чигээр. За, тэгээд Lion King-ийн Simba. Наас ч юм бол. За, эдгээр дөрүүдээс
Нэгийг сонгох уу? Нэгийг сонгох. Алинтай өөрийгөө эсвэл холилсон ч болно. За миний гадаад төрх бол энтэй төстэй юм. Доторх нь бол инээ. Тэр Lion King тэгээд тэр нэг ууртай улаан шууд шүү дээ. Улаан шуу хоёр. Энэ хоёр хоёулаа оршиж идэх бах те. Яа. Lion King бол доторх хүн. Би гэхдээ Jackie Angry Bird төрхийг олж харсан ш. Ууралдаг гэж юу? Зүгээр тийм байх гэж. Тэгээд би Angry Bird-тэй төстэй гэсэн чи яг өөрөө энэ хоёр сонгосон. Тий. За тайлбар тагаа. Одоо би чинь нөгөө нэг яг ингээд брендийг үүсгээд ингээд хөгжүүлээд яг нуруунд дээр өөрөөд явж байгаа хүний хувьд зөвхөн нэг гүйцэтгэгч биш те. Бүх юмаа ингээд төлөвлөөд өөрөө тасралтгүй бодоод хийж байгаа учраас яг нөгөө доор одоо гүйцэтгэл хийж байгаа хүмүүстэй ч юм уу те. Магадгүй нэг тийм стандарт тавих те. Стандарт ямар нэгэн юм одоо үнцэн ямар нэгэн брендийг үүсгэж байгаа учраас тэрнийхээ төлөө санаа зовдөг ч юм уу тэрнийхээ төлөө одоо өшөө илүү гоё яг байлгах гэсэн сэтгэлээр одоо магадгүй айгуу тийм angry bird те яг нэг юм Дандаа сайхан бах нэр ямар боломжгүй шүү дээ. Тийм байдаг гэж магадгүй. Тийм. Симбагийн аав нэмүү Симба том болсон. Симба өөрөө Симба. аав нараа царайлаг шүү дээ. За Симба болохоор аратныхаа арслан гэж айгу хүчрхэг те. Угсаа тэр төрхөөр угаасаа танигдсан. Тэгээд би болохоор яагаад ингэж бодсон гэхлээр одоо Jack Wyland гэдэг би өөрийнхөө брендийг одоо үүсгэн байгуулад тасралтгүй одоо 6-7 жил ингээд явж байгаа. Тэгээд энэ хугацаанд нэг ч удаа одоо за болиж чадахгүй юм байна гэдэг те. Хашаа шантраа одоо ухарсан одоо удаа байдгүй тасралтгүй ингээ хийгээд яваад байгаа. Гэхдээ яг энэ брендийг одоо энэ чинь нэг стартап бизнес штэ нэг хүнээ те. Тэгэхээр энийг өөрөө яг ингээд нуруундаа үрээд чирээд одоо ингээд чирээд тэгэхээр жоохон доожог юм шиг сонсч магадгүй. Гэхдээ ялцчихгүй яг л нөхцөл байдал тийм. Тэгэхээр өнөөдөр хүртэл ингээд яг энэ брэндээ ингээд унгахгүй те. Яг энэ нэг алсын одоо зорилгоо хартсан тэрнийхээ төлөө ингээд өчтөө явж байгаа учраас Симбаг доторх хүнээ байгаа ах гэж бодож байна. Яа, тайлбаргүй л. Би ер нь чирээгүй ер нь угш шидчихэд байгаа юм. За зүгээр Симба за Angry Birds-ийн хамгийн уртай шүү хоёр. За мэдээж бол одоо тэгээд хариуцлага хүмүүсээс яах вэ? Хүн чинь юм ахалж байгаа хүн ганц нэг уурлах юм байна. Симба бол бас түрүүний нөгөө нэг хүн яаж харьцсан харьцаанаас харьцаа гэдэгтэй тун адилхан. Симба ч Пумба Тимо хоёр сайхан харьцаад тэгээд айгуу сайн хүн ялгадаггүй шаач амт. Харин сорвчоо бол жоох эвгүй шүү дээ. Өөрөө тэр сорвч өөрөөсөө болж байгаа хгүй. За тэгэхээр тийм байна. За орлож байгаа шийдгэлж. За. За эмэгтэйчүүд бол арай урдаас Энд шүү тий. шийдэх нэ. За ер нь алиг онё гэж бодож байна. Аль нь ч яг би зүгээр зураг л онживэл. Зураг ямар сайч оноотхыг гэж. Зураг л онживэл бусдаараа. За гэрч шүү. За юу ч хоёр шийдсэн хамгийн энэ зүгээр зоогдох байх тохиолдол зөндөө би. Хамгийн ойрхон онсон бол гэринч. Гэринч дээр оноод унсан. За маяга. За би маралжангуудаа бэлэг өгмөр байх юм да. Бэлэг биш вэ нүү? Өөш. За. За тэгтээ яа тий. Та хэр сайн балет чинь болох болцоотой хүн бэ гэдгээ сорж үзэх боломжийг олгож байна. За яг энэ зургийг дуурайж балетийн поз авна уу? No. Жаа баг илүү их байсан шүү дээ. Би балет чинь болох ямар ч боловцоо. Тийм би зүгээр л гүү гэхдээ миний дотор ийм охин байгаа. Зүгээр би гадар талдаа л энийг хийдэг болохоос шүү дээ. Төрөө нь хөлөөс атчих. Нэг нь хөлөөс нь татаад. За. Гора. Юу юм бэ? Ийм юм биш үү? За. Тэрийн гора. За оо чи дотор нь угаасаа байж тээ. Нөө гэр чи бид байхгүй боловч. Балет бити үзэж байгаасаа. Тийм. За ямар ч талаас шийдэглээ амжилттай биелүүлчихлээ асуудалгүй байна. За очир сүрийн игчийн. Бага онох ээж. За гэринчи ард бол аюултай юм байх юм бэ. Аюултай юм байсан. Би нэг өвлийн өвөл ономор санагдаад байна. Ер нь бол гэхдээ бэлэг байгаа шүү. Дандаа шийтгэл байгаа мэн гэж бодсон. Оо шийтгэл тавьсан тий. Үний юм да. Бэлэг. За Цасаа охин. цасаа охины дээр
Тун Сохны орхонлоо. дээр. Бэлэг. Оба. За Санта. Чи ерөөсө зогдохгүй байна. Зүгээр. Хоёр сонголт ер нь төхүүлээ байна. Хоёлоо тун төхүүлсэн. Засаа охин Санта. Одоо өөрөө сонгоно. Алийг За вэ? цасан дуртай юм чи цасан охиноо л сонгоо. Засаа охин авъя гэж байна. За. Энэ Цасан бэлэг дуртай юм чи. Засаа охин чинь бэлэг. За засаа охины ард. Өөр юм аа. Бэлэг үү биш ээ байж баярлах. Сантагийн сонгох хүс юм уу нэр Ваа, гарын бэлэг. Миний дуртай надад гоё юм авчирж За байгаа. нэг За. засаа охин. Баярлалаа. Байгуулахын гарын бэлэг волонтер брэнд. Вау. Шинэ жилийн мэнд Ямар хүргэе. гоё юм. Баярлалаа. Яста гоё юм байна. Манай жон гондог үстэй. Үгүй. Хоёр шиг зүгээр. Хоёр шиг. өөрийгөө багтах зөндөө боломж олсон. Битээр бол айгүй их бэлэгтэй. Тэр нэлээ юм хөрөнгөжөө хоёр мэдчих байж байгаа. Тэгэхээр одоо шийтгэлийн амжилттай биелүүлсэн юм чи мэдээж хоёул нь бэлэг өгнө. Агнаасаа нэмж өрөөсөн. За, шинэ жилийн мэнд хүргэе. Өлөдрийн брендийн гарын бэлэг. За тэгээ манай нэвтрүүлгийн өгдөгч Дамат Турки алдарт Дамат брендийн гарын бэлгийг бас зориулж байна. За. Шинэ жилийн мэнд Баярлалаа. За. Вау. Энэ гоё үсийг угаагаад өгчтэй. Харин Турки алдарт. Ойлгосноо. тийм шампунь ээ. За. Манай Баярлалаа. амар гоё мэдчихдээ. Харуулж Хамт чинь. Тусалж байгаа байхгүй. За тэгээд манай SPN телевиз Happy 31-ийн зүгээс ирсэн зочдтой зориулаад оны онцлог мэдээ гэж бэлдэж ингэж дурсгаж байгаа юм. За оны онцлог мэдээгээ хэдүүлэн хамтдаа өөр өөрсдийнхөө мэдээг уншиж танилцаад тэгээд мэдээнийхээ талаар жаахан нэлгэрэнгүй яриад мэдээтэйгээ санал нэгж гин үгүй юу гэдгээл хэлэх. Одоо нэг ийм даалгавар байна. Би ч одоо ингэ шүү даалгавар араас нөгөө л шүү манайхаа. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх пүнт драма. Таныг тодорхойлох дүр төрх DS Дамат. Амьдрал бол аялал. SPN TV Happy 31 оны онцлог мэдээ. Happy 31 баярын хөтөлбөрт өвлийн өвгөн А бус харин Монгол улсын цанчин спортын тамирчин очир сүрэн цан чаргаа хүлгэлэн ирлээ. Яана. Тийм зүгээр утх нь үнэн болохоос ш би яг ингэдэм амар гоё дүплт ирсэн шин. 2006 оны Турины Олимпиад анхлан зодоглож 2010 оны Олимпиад Монголын тугчаар алхсан тамирчин маань одоо дасгалжуулагчийн байранд шилжсэн ч үр хүүхэд ачзээ нар нь түүний замналыг өвлөн авч үргэлжлүүлж буй сурагтай. Үнэ энэ Тогчоор гарна гэдэг бол одоо 2010 онд Канадын Ванкуверт Олимпийн наадам болсон. Тэгээд тухайн үед нөгөө нэг улсаас нэг л тамирчин нөгөө тугаа барьдаг байсан. Тэгээд тэр 2010 оны Ванкуверт би туг барих одоо аз завшаан тохиосон. Энэ маань одоо ямар учиртайсан гэхээр 1988 оны Канадын Калгарид болсон өвлийн Олимпийн наадамд даваагийн инхээ гэж хүн анх удаа Монгол эмэгтэй хүн монголчуудаас ерөөсө 64 оноос хойш эмэгтэй хүн туг барихгүй байсараад 88 онд тэр хүн барьсан. Увс аймгийн Малчин сумын харьяат даваагийн инхээ гэж хүн анх удаа барьсан бол хоёр дахь удаага би ганцаараа барих боломж бүрдсэн нь 2010 онд дахиад Канада улсад байсан. Тэгээд Канада улсад ингээд хоёр эмэгтэй хүн дараалаад анхлан туг барьснаас хойш сая Токиогийн Олимпиад нөгөө эрэгтэй эмэгтэй гендерийн тэгш ирэхэд улс болгоноос эрэгтэй эмэгтэй нэг хүн ингээд туг барьдаг болсон. Тэгээд энэ маань ингээд баг миний анхны болоод сүүлчийн тийм ээ ингээд Монгол улс бол дахиж эмэгтэй хүн ганцаараа бол барихааргүй болчихж байгаа шүү дээ. Тийм ганцаараа бол барихааргүй болсон. Ингээд хоёрхан эмэгтэй хүн түүхэндээ Монголынхон тугийг барьсан. За тэгээд шин танилцсан одоо зочинтойгоо одоо адилхан зочин тий уялдуулаад ярихад Ванкуверийн өвлийн Олимпийн наадамд оролцоод ингээд тугаа барихтаа би ихчийн уралж өгсөн Монгол дээлийг өмсөд дэлхийн хамгийн том тайзан дээр алхсан байдгийм аа. Тэр бол үнэхээр бахархалтай тэгээд дэлхийн одоо ингээд 7 тэрбум хүн намайг яг тэр телевизээр яг тэр мөчөд ингээд ерөөсөө минут хүрэхгүй хугацаанд намайг бүгд зэрэг харсан байдаг. Тэгээд би ингээд тугаа бариад ингээд явхад дандаа л энэ студийн гэрэл шиг юм гэрлэл над руу харна гэхээс хүний царай ерөөсө харагддгүй юм байлээ. Урагшаа ингээд явхад тэгэл харин тэр том стадионы 4 том болонд маш томор би өөрийгөө
Яг ганцаархнаа би л Эрдэнэ очир сүрэн гээд гарч исэн Монгол гээд. Тэгээд дэлхийн хамгийн том тайз гэж би тэрийг бол боддог. Тэгээд тэрэн дээр ихчийнхаа уралсан Монгол үндэсний дээлтэй алхаж явсан. Би загварын шоунд бас алхсан байх шүү. Баярлалаа. За хичээл гэж байгаа болвол яг бүх зүйлээ зориулахад бэлэн болоод Яг зөв. очих ёстой байх. Яг зөв. Сэтгэл зүйн эцэг ихийн сэтгэл зүй бас бэлэн байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нөө хүүхдэн дуртай байдаг. Эцэг их нь ингээд нөрөө хайлшраад идэг байхгүй юу? Ээж аав юу ч хийхгүй ингээд жоохон дарангуудаа за энэгүүрээ олж манай өгч юу н хэцүү юм байна да гэж бодчихдаг. А гэтэл хүүхэд хөдөлгөөн хийгээд байгаа учраас даардаг. Тэрийг нөгөө эцэг их ойлгоно гэдэг чинь айгүй төвхтэй. Тэгээд нөгөө ойлголцол дасгалжуулна гэдэг маань одоо багш маань бол одоо ингээд өгсөн хөтөлбөрийн дагуу энд сууж байгаа 30 40 хүүхдэд хичээлээ заагаал болчдөг. Тэнд ойлгосон уу, ойлгоогүй байна уу? Би хичээ ажиллаа хийсэн үү? Хийсэн. Харин дасгалжуулагч гэдэг хүн болгонтой тулж харьцаад нөгөө хүнийг сэтгэл зүй, бие бэлдэр бүх хоолунд бүх юмар нь дэмжиж бид хоёр нэгдсэн цагт тэр хүнээс амжилт гардаг. Тийм болохоор нөгөө ах эгчнэрийн хүүхдтэй ойлголцоход надад илүү боломжтой. Заримдаа нөгөө хүүхд маань сэтгэл санаагаар унаад гэртээ очин. Тэгээд ээж аавдан за танаа хүүхд одоо ингэсэн шүү. Одоо ингэж үг хэлээрээ тэгээрээ гэд ингээд хамтын одоо хүчээр тэр амжилт гардаг учраас тэгээд нөгөө өөр хүний хүүхдүүд ч бас хэцүү. Гэхдээ одоо над тэр бусдын хүүхдүүд миний хамаатан садан биш хүүхдүүд зөндөө байгаа л да. Одоо нөгөө хүүхдийн аргыг олоод манай хүүхдүүд ингээд амжилтанд хүрээд ирэхлээр надад нөгөө бусад хүмүүсийн итгэл ингээд хүрээд ирдэг. Тэгээд энэ бол хэцүү шүү гэдгийг эхлээд хилжээж авахгүй бол хүний хүүхэд бас нэг унаал бид нар чинь дугуйтаа уралдана ингээл нэг онхолдоход засмал зам дээр ингээл улаан ялга болоод унам тэгэл эмхтэй хүүхэд сорвтой болно болохгүй гэл эцэгхийн асуудал айгүй их гардаг тийм. Мэдээ тэгээ нэгдэж ямар гоё юм бэ? Үнэхээр гоё байна. Гоё амьдралтай хүмүүс сонсоод байхад айгүй автчих ш тийм тийм. За маралж байгаа юм бэ? Маралжингогийн оны онцлог мэдээ. Оо за. За оны онцлог мэдээ. Чадaltaй хоолойноос гадна чадварлаг бүжигчин гэдгийг хэдийнэ баталсан. Миллионээс үеийнхний дундах pop diva дуучин бэ Маралжингооч жилийн дараа Lucid Dreaming бидэсэн тоглолтоо хийлээ. Түүний тоглолтын үзэг сонсогч Тэсийн ядан хүлээж байсан гарцаагүй мөн дуучин маань RSTD event хаалыг нэгэн өдөр Спутник ирсэн тодорхой үзээ. Харин энэ удаагийн тоглолтыг нь үзэж амжаагүй сонсогчдод эргэжил тоглолт хийх хэсгийг нь гордон суугаа сурагтай. Горж байгаа нь би. За эрхчлийн тоглолтын төлөвлөгөө. Эрхчил тоглолт. Эрхчил яг би яг тоглолт гэж яг одоогоор бол их төлөвлөөгүй байна. Гэхдээ магадгүй. Би яг магадгүй зүгээр юм пянц ч юм уу тийм одоо ахаад нөгөө өөрсдийнхөө нүдийг bijүүлэх өөрхөн бүтээлүүдийг bijүүлэх ч гэдэм үү. Тэгээд үлдээх, өвлүүлэх гэдэг талаас илүү анхааралтай бас ажиллая гэж бодож байгаа. Гаргасан бүтээлүүдээ. Тэгэхээр магадгүй би бас ахаад оркестратаас хамтарч ажиллаж байгаа гэр гахалтайсан. Симфони оркестратай хамтраад уран бүтээлүүдээр ажилласан учраас яг тэр оркестраттайгаа хамт бас хэрвээ боломжтой байдаг бол тэр пенц гарвал ямар гоё гэд манай найруулагч дээр ярьж байсан аахгүй юу? Магадгүй тэр бас байж болох байх. Бас. Тийм. Тэгээд одоо маш том бэлэг болох нь байна. Тийм. Тэгээ илүү би одоо хэрвээ тоглолт хийх юм бол юм асар том уур амьсгалтай. Тэр уур амьсгалынхаа дагуу нэг юм сэдвтэй сэдвийнхаа дагуу тэр уур амьсгалыг авч явдаг. Тэгээ дууралт маань чинь оркестра байдаг ч юм уу. Ингээ илүү дууралт төвтэй юм бас тийм гоё юрбсэн бас нэг тоглолт хийвэл гоё юм байна гэж бас бодоод байгаа. Ахиад тийм илүү туршлагаж яаж тийм. Зөвхөн тайзан дээр дуулж байгаа Маралжингоо биш. Маралжингоогийн ертөнцид бүх үзэгч нар маань хамт орж ирэх юм байна. Уур амьсгалтай. Тийм. Өөр нэг ертөнц байлаа. Үнэхээр гоё мэдээ байна. Мэдээ тэгээ санал нэгж байна. Санал За нэгжлээ. мэдээлэл бол өглөө. За Жакийн оны онцлог мэдээ. За эрхэм За оны онцлог мэдээ. 2025 он загварын тэнгэр бурхан Монгол дизайнерыг ивэлээ гэж. За Chicago Fashion Week дизайнер Жодон буюу Жак анх удаа эх орноо төлөөлөн оролцлоо. За загварын бурхан тэнгэр ивэгдсэн Монгол дизайнерын загварын эрх жилч мөн дэлхийн загварын 7 хоног дахин харахыг Тэсийн ядан хүлээж байна гэж байна. За тэр бол ямар ч асуудалгүй биздээ гэж би бодож байна. За нэг загварын 7 хоног Fashion Week-ийн тухай яригдж байгаа. Тэгээд тэр нь маань 3 сард гэж яригдж байгаа жоохон хойшлоод
тодорхой хугацаагаар хойшлсон. Тэгээд тэрэнд ер нь бол бас явъя гэсэн бодолтой байгаа. Тэгээд мэдээж уран бүтээл хүн одоо саяны өмнө хийгдсэн коллекцууд аваад явах боломжгүй. Яг энэ хугацаанд хойшлсон нь бас надад бас давуу тал болж байгаа шиг санагдаж байгаа. Тэгээд энэ хугацаанд саяны одоо 2 гадаад зах зээл рүү үзүүлсэн загварын одоо шоуны бүтээлүүдээс илүүтэй илүү Монгол нөгөө өв соёл, Монгол одоо хэв маяг те монголчуудын уламжлалт одоо түүхэндээ ямар одоо хувцас эдлэл хэрэглэл өмсдөг байсан те түүхэн ямар юм те тэр өв соёл онцлогийг шингээсэн коллекц одоо гаргаж явъя гэж бодож байгаа. Тэгээд энэ ажилдаа одоо ер нь бол яг судалгааныхаа ажилдаа орцсон явж байгаа. Тэгээд мэдээж ямар нэгэн тулаанд тийм бэлэн болсон хүн л ордог гэж боддог. Тэгээд тасралтгүй 6-7 жил сургуулаа төгсөн 10 жил болсон байна л да. Яг 10 жил тасралтгүй яг мэргэжлэр явсан. Тэгээд энэ маань бас нэг өөрийгөө ирээдүйд болох зүйлд бэлтгэсэн. Тэгээд тэр тулаан нь одоо ингээ өрнөж эхэлж байгаа байх гэж бодож байгаа. Тийм. Бэлэн болохоор тулаанд орж. Тулаанд бэлэн болоогүй хүн бол тэгээд тэнд ингээл завчуулаад гарна штэ. Тэгэхээр яг тэгж боддог. Тийм тэгээд оны онцлог мэдээ маань үнэн байна. За баярлалаа. Тулаанд бэлэн болоод удахгүй дараа жил одоо тов гарахад бол одоо тэнцээ очсон байх нэ гэж бол ойлголоо. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Суворовски. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Сико. Ийм 3 зураг байна. За. За иймэр байна. Ийм ус байна. За тэгэхэд энэ галуу энэ одоо ийм галын бурхан. За Шүлгэр шатаах гэж. за чөтгөрл юм байна да. За энэ 3-аас өөртөө одоо хамгийн их таалагдсан ч юм уу ийм харагдаж байгаа зургаа сонгоно. Давхардаж болно шүү. Давхцаж болно. Шүлгэр шатаах уус Мөр. тах Морь. байна. Тах тийм. За зүсрээс марж байгаа хоёр морь. За Жакив. Чөтгөр шатах гэсэн нэг юу санагдаж байна. Зүгээр гал байсан бол авах байсан. Нэр чөтгөр шатаа байгаа юм уу те? Гал юм шүү. Би зүгээр За би тэгвэл одоо галын авлаа. Галын авлаа. За тэгэхээр одоо энэний тайлбарыг та бүхэнд уянга уншиж танилцуулаа. За эхлээд чөтгөр. За. Чөтгөр бишээ гал. Гал. Ойлгоч. За, гал зан үйлийг сонгосон та эрэг энергиэр өөрийгөө цэнэглэх нэ 2026 онд. За, геотмалчууд карбон болон бусад материалаар чөтгөрийг төлөөлсөн төрсүүд бүтээж шинэ он гарахаас өмнө хүрээлэн буй орчныг цэвэршүүлж сөрөг энергиэс ангижруулахын тулд шатаадаг байна. За, энэ нь галцсан үлийн шинэ эхлэлийг бэлэгддэг бөгөөд эх онд эрэг энергийг одоо авчирнаа гэж бэлэгддэг юм байна. За ер нь муухай юм галаар л хөөж зайлуулдаг байх нь үү. Тийм байна. Он солигддог. тийм. Ер нь айгүй тийм олон сонирхолтой ёс заншлууд байдаг юм байлээ. Олон орны манайхаа л ганцхан юм олон ёс заншилтай юм болов уу гэж бодоод дүүсэн чинь. Манай жадабч айгүй саншилтай юм шүү дээ. Тийм Шатаг юм уу те? Шатаага бүх зан Үгүй ингээл. дургуй төмөрдөл. боддоо шишинтэй. Нийтлэг манай монголчууд ч боддоо шишинтэй. За морийг 2 хүн сонгосон. Тах. Морины тах байсан байх шүү. Нараа ингэж. Морины тах. За 2 хүн сонгосон. За За, 2 бүсгүүчүүдийн маань 2026-нд үргэлж аз ээж авах болно гинэ. Айгүй. Энэ бол шинэ оны Азийн сахиус юм аа. Европын ихэнх орон тахыг Аз ерөөл гэж үздэг. За, морины тахыг эрт дээр үеэс Аз болон муу муухай зүйлсээс хамгаалах бэлэгдэл гэж үздэг учраас Европ даяараа тахыг бэлэгддэг байна. Оо за. Ямдотол авах нь. Гүрэн болон тэн дээр онсон чинь одоо ганцхан Хүлийг авсан. тий. Тэгээ эхлэл л байж л дээ. Гоё л байна да. Хамгийн сүүлийн аз үүтлээ сая тэнд хийчих. Тэгэхээр одоо 26 он болоод одоо азар дүүрэн байх юм байна. Ямар ч асуудалгүй байх юм шүү. За тэгээд манай студид байрлаж байгаа энэ 2 гацуурыг харж байгаа те. Энэ 2 гацуурн дээр байгаа энэ отигриднууд бүгдээрээ
ирсэн зочдын маань 2026 оны хүсэл зорилго, тэмүүлэл, за мөрөөдлөө бичээд ингээд хоёр хацуурын маань чимсэн байгаа юм. За энийг эх оны яг өдөөд задлаад бүгдэнд нь уншиж өгөх юм. Уншиж танилцуулаад за тэгээд хэдүүлээ нэг анализ хийхнэ. За энэ зүйл маань биелсэн байна. Энэ маань самбар шиг л юм байна. Яг тийм. Тэгээд эрхэм хүнтэй зочдоо энэхүү энэ дээр одоо хүсэл зорилгоо бичээд манай хоёр гацуурыг чимж өгөөч гэж хүсэж За байна. баярлалаа. Ямар Манай гоё юм гацуурч бол бэ. одоо ирсэн зочдын бүх хүслээ шимсэн гайхалтай гоё чимгэлтэй гацрууд байгаа. Хүслээ сайхан хүсэл зорилгоо бичээд гацуурын маань чимхэн. Эрхэм үзэгчдээ SBN телевиз Happy 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочдоор Монголын цаны спортын олон улсын хэмжээний мастер, очир сүрэн дизайнер Жак, за мөн дуучин Маралжингоо нар оролцож байна. Тэдгээр оролцогч нар маань өөрсдөө 2026 оны хүсэл зорилгоо бичээд манай хоёр гацуурыг чимэх нэ тун удахгүй. Тэгэхээр 19 жилийн турш өдөш бүр хоёр хөтлөгчтэйгээ одоо аз жаргалыг түгээж эрхэм зочдууд маань өргөдөн ирж бас та бүхэндээ сайн сайхныг түгээх хичээдгээ. Тэгэхээр яг энэ цаг мөчид хоёлаа товчхон одоо хамтран ажиллагч байгууллагуудаа алдаршуулчих. За нэвтрүүлгийнхтэй хамтран ажилладаг нэвтрүүлгийн ивент тэтгэгч Наран группийнхаа маш их баярлалаа. За мөн ерөнхий ивент тэтгэгч Наран группийнхаа маш их баярлалаа. Бүсгүй таныг төгс төгөлдөр оршихын гол нууц бол мэдээж өөртөө ихтэй байдлыг бий болгох Swarovski брэнд. Туркийн алдарт амад брэнд. За тэгээ Seiko, Pondroma, Merci, Granini энэ бол шингэн жимс гэж байгаа тийм. Уудаг жимс. Bottega Италийн алдарт Bottega. За тэгээд сахарын агуулмж хамгийн багтаа Big Ports Classic Cola. За тэгээд Eolo Dream, Tulip. За Euroshoгийн хамт олонд маш их баярлалаа. Та бүхний одоо бүгдэнд нь шинэ он шинэ жилийн мэндийг хүргэе. Цагаал хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Happy 31-ийн хамт олонны зүгээс. Нүүр бардам зочдод айлдаг шүү. Баярлалаа. Яста айгүй л баян цатгалан сууж ийн би бол. Хүсэж байгаа хүслээ бичсэн яг чинь Яг энэ сэтгэлээсээ. мэдрэмж маргалж байгаа юм гоё Үнэхээр нөө. чин сэтгэлээсээ харин тийм. Тэ яа. Оо иш явч. Seiko. Хүсэл Гоё нэ. зорилготэйсэн гацууранд дахиад нэг хүсэл зорилго нэмэгдлээ. Тэр нь хариулт дээр гоё. Тийм ээ би бүр Фу жоохон үлээч яа. бишг сонгосон хоошоо ингээл юус босчихсон. Ара бара түүх гэдэг шиг. Одоо хаанч Энэ гоё стил имижийг харуулмаар байсан зүг шүү дээ. За энд За. За. За өсний төлөвлөгөө. За үргэлжлээ дараагийн даалгавар. Өө чи ямар их даалгавар. Ингээд юмас хийгээл агараа та нар. Даалгавар өгөө л. За. Энэ хоёр талаа ухаад байвал тэгээ заана өөгч нэг даалгавар өгөн дээл гэж бодлоо. За энэ дээр барилж байгаа энэ гал тэргийг харж байгаа шүү дээ. Энэ гал тэрэг бас манай ирсэн зочид бас энэ гал тэрэг нэг юм хийж байгаа. Энэ бол яах вэ гэхээр энэ гал тэрэг биднээс төрүүлээд 2026 он руу төрүүлээд хөтлөх юм. Тэгэхээр энэ гал тэрэг нь өөрийнхөө 25 оны за чи тэр үед маш зөв шийдэл хийсэн. Тэр үед чиний хийсэн үйлдэл маш зөв байсан гэсэн 25 оны хамгийн сайн хувилбарынхаа энергийг шингээгээд нэг эзүүлээ энэ гал тэргэнд очих. Тэгээд энэ 26 онд очиод тэр энерги чи бүр илүү хүчтэй болгоод тэгээд байж байна гэсэн. Манифест хийж байгаа юм биш Тийм. үү? Ер нь тийм. За очир сүрэгч 2025 оны хамгийн сайн хувилбар, хамгийн сайн талархлаа чам тэр үед баярлаа гэж өөртөө хэлэх юм бол аль үе вэ? Хүүгээ насан туршидтын тэр Азийн аваргаас медаль авахд үнэхээр талархлаа. Тийм. Өөрөөрөө болон хүүгээрээ Тийм. бахархлаа. Тэгээд миний охин бас англи хэл, хятад хэл нэлээд гүнзгий судалдаг, бас спортоор явдаг, дид мастер болсон. Охиндоо бас талархлаа. Тэгээд бидний гэр бүлийн ард хамгийн том хаалк бат дараанд зогсож байгаа миний хань. Тийм тэгээд хандаа үнэхээр талархлаа. Бид нартай үргэлж ингээд хүн бүрийн хүсэл мөрөөдөлтэй миний хань хамт байдаг. Хандаа талархаж байгаа учраас ингээд ханыхаа ингээд хөсөн зүйлтийг хийда. Хаана нэхээ? Ой тэрийн татал. За энэ олон талархлын эзэн, энэ олон дид мастерууд, энэ олон амжилт төсөөлийн эзэд маань 26 онд бол өшөө илүү амжилт гаргах болтугай. За тэгээд Олимп дэлхийд дандаа нэрээд сураад тусан дандаа шилдэг тамирчин, Монголынхаа нэрийг өндөр төргсөн шилдэг тамирчин байх болтугай. Одоо ч гэсэндээ өргөсөөр аваад Монголынхаа ард түмний өмнөөс талархснаа бас танд илэрхийлье. Танай гэр бүлийнхэн. Баярлалаа. 26 он хамт нь бүр хүчтэй болсон бацагс болцсон. Хүслэж аваа явлаа. За арилжгаа үед 25 оны хамгийн сайн хувилбар талархах. За миний хувьд
зүгээр жич хэлэхэд нэрээ энэ 25 айгуу гоё спортоор ингээ бидний өгшөөсөн юм билээ дээ. Физикал эшигээс аваад нөгөө хүүхдүүд амар спортод дуртай болол үзэхээр хүртэл гараад жимд орчмоор санагдал тий. Тэр гоёсан тий. Тэгээ ийм гоё хүнтэй хамт нэг дор суугаад тий. Баярлалаа. Гээ одоо тий спортоо сайжраа. Аавч хоёр минь нэрүүл байгаасаа би бол угаасаа өөртөө итгэдэг. Би бол өөрийнхөө амьдралыг ингээд үдэндээ харчихсан ер нь тэрнийхээ араас амьдарч байгаа хүн учраас бурхан тэнгэр намайг бас харж үзэн тийм тэгээ зөв явбал угаасаа амьдрал цаашаага зүв байдаг гэдэг үгэнд бас би итгэдэг, энергинд итгэдэг төрөл юм бас хүн. Тэгэхээр тэрний дагуу би бол өөрийгөө сайн сайхан байхын тулд өөрөө маш сайн хичээн. Тэгээ хувь тавилан хорвоо ертөнц гэж байдаг бол эцэг их хоёрын минь бас хамт сайхан даатгаж яваарай гэж чин сэтгэлээс өсөж байна. За гайхалтай сайхан өсөлөө. За тэгээ дээрэс нь бол ер нь өөрөө сайн явж өөрөө мундаг байх юм бол эцэг их хоёр байгаа. Ийм жаргалтай сайхан байх болно. Тэгэхээр эцэг их аав ээж хоёрт нас жаргал хамгийн сайн сайхныг өсөе өрөө. За өөрт нь маш том хүчийг өсөе өрөөж. Баярлалаа. Аав ээжээ баярлуулахын тулд. Тэр том хүчийг тийм ээ. За Жак. За миний хувьд бүх хүний л хувьд яг одоо гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй хүнд бол эхнэр хүүхэд нь аав ээжтэй амьдардаг хүнд бол эцэг их гэр бүл ах トゥ тий одоо нэгдүгээрт тэгээд эцэг ихтэй эгчтэй дүүдээ хоёр дүүдээ тий эгчийнхээ хоёр жоохон хөрх охинд нь гэдэг мөн дээрэс нь хүний амьдралд найз нөхөд бол одоо маш том үргийг гүйцэтгэдэг. Тэгэхээр найз нөхөдтөө тэгээд дээрэс нь ажлын хамт олон тий. Миний өнөөдөр яг энэ брэнд үүсгэн байгуулад тасралтгүй энэ үйл ажиллагаагаа явуулж байгаа энэний ард манай төгссөн сургуулийн захирал маань тий намайг маш их дэмждэг. Тэгээд энэ хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна тийм бүх зүйл баярлалаа, найзуудаа баярлалаа, гэр бүлдээ баярлалаа. Энэ хугацаанд миний одоо жаргалтай, баяртай, гунигтай, хүнд хэцүү бүх үед ингээд хамт байдаг, хуваалцдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Нөгөө мэрэгжлийн одоо дизайнер хүн болохоор ч юм уу нөгөө юмны дизайн дээр амар ачаал бүгдлөгдөв. Тэгээд ингээд аюу цэвэрхэн энгийн юм шиг хэрнээ маш чамин. Тийм тэгээд тийм учраас энийг одоо тэгээд бас дээшээ харсан юм шиг санагдаад доотлно хөндөй. Тэгээд энийг хийчихье. Тэгээд бүх хүмүүс сайн сайхныг хүсье. Тэгээд өөртөө бас хамгийн сайн сайхныг хүсье. Ямар гоё. Эргэн тойрны бүх хүн. За ер нь бүхэл хүнд төрлөختөө бүхэл хүн сайн сайхныг хүсэж байна. За ёстой айгүй сайхан хүсдүүд тэгэл манай гал тэрэг маань хөдөллөөд хүссэн болгоно бүгдээрээ биелэх болтгой. Гал тэрэг одоо 2026 төрүүлж очиод яг энэ сайхан хүслийн тэгээд хүлээгээд байж байна. Манайхаа ямар ч асуудалгүй. За тэгээд маань гурав бүс алгадаагүй. Энэ олон даалгаврыг амжилттай биелүүлсэн. Та гуравтаа талархаа. За манай нэвтрүүлгийг хүлээж авч бид бүхэнтэй хамтдаа цагийг өнгөрүүлсэн хэмжээ сэтгэлээсээ талархаад ямар их бэлэг дүүрэн юу л вэ бэлэг байна. биэр нийшээ тонгоохороо эвгүй гоц. Тонгоочсоо Заримдаа айлхын заримдаа маш баярлалаа. Наран группийн гарын гэдэг. За манай наран группийн маань 35 жил бас энэ жил тохиож байгаа. За баярлалаа. Шинэ оноо сайхан ухтаарай. Баярлалаа. За тэгээд буцаад хөөхт болсон юм шиг санагдчих. Гоё мэдрэмжтэй. Ямар гоё нэг юм аав шиг л аваа. Аавч Аавч хоёр суудсан. Тараагаад аав цаатлын өрөөндөөс ороод нэг бэлэг авдаг шүү дээ. урамшуулаад Хүүхдээ шийтгэж бидгээр Товдохгүй бас шинэ бүхний эхлэл болж байгаа. За шинэ дурсам, шинэ ажил, одоо шинэ хүмүүс, шинэ танилуд, шинэ хамтрагч нар юм бүхэн шинээр эхэлнэ. Тэгэхээр бүх юм цагаан сайлган сайхан эхлэсэ гэж бүгдэнд нь хүсье. За тэгээд бүгдээрээ сайхан шинэ оноо огтод ориглон дарсаа бодуулцгаая. Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Та бүхний амьдрал үргэлж
гэрэл гэгээгээр дүүрэн байх болтугай Монголынхаа нэрийг за өөрийнхөө тархинаас гарч байгаа бүх загвар, бүх одоо шийдэл, бүх юм дэлхийд одоо цойлсон, дэлхийн номер 1 болсон тийм гайхалтай уран бүтээлч болоорой. За ард түмнийхээ дуу хоолойг, чихийг, сэтгэлийг, зүрхийг үргэлж баясгасан сайхан уран бүтээлүүд бидэндээ хүргээрэй. Гэр бүлийнх нь бүх хүмүүст, шавьд нь, өөрт нь спортын өндөр амжилт хүсье. Гэр бүлээс нь олимпийн авраг төрөх болтугай. Шинэ онооны төргөө. За түш оногдсон шүү. За 2026 он та бүхний хувьд хамгийн сайхан эрхэм мэрвлэр эрхэм эрдэнэ эрүүл мэндээр өгсөн шинжил байх вэ гэж бодсон. шинэ газар явж шинэ хүнтэй танилцах гэдэг. Өнөөдрийн хувьд миний хувьд хоёр шинэ шал өөр салбарын хоёр хүнтэй танилцсан. Шинэ энерги авлаа та хоёроосоо. Баярлалаа. Тэгээд урьж авчирсан. Үнэхээр ийм их бэлгээр биднийг одоо милаасанд ирж буй оныг маань айгүй сайхан, маш сайхан үгээр милааж өгсөн та хоёртаа SBN телевизтэй баярлалаа. За баярлалаа. Шинэ онооны төргий. За. Дэлгэцээ үзэж байгаа үзэгч нартай зориулаад. За тэгээд бид нартай зориулаад өөрийнхөө уран бүтээлээсээ төлөвлүүлээч гэж Маралжангоогоос. Christmas, there is just one thing I need. I don't care about the presents underneath the Christmas tree, and I just want you for my own, more than you could ever know. Make my wish come true. Christmas is you. I don't want a lot for Christmas. There is just one thing I need. I don't care about the presents underneath the Christmas tree. I don't need to hang my stocking there above the fireplace. Santa Claus will make me happy with a toy on Christmas Day. I just want you for my own, more than you could ever know. Make my wish come true, and all I want for Christmas is you. Ooh, baby, I won't ask for much this Christmas. I won't even wish for snow. I just wanna keep on waiting underneath the mistletoe. I won't make it less extended to the noble force I need. I won't even stay awake to hear the stranger and the glee. 'Cause I just want you here tonight, holding on to me so tight. What more can I do? Oh, baby, all I want for Christmas is you. Ooh, baby, all the lights are shining so brightly everywhere, baby, everywhere. And the sounds of children's laughing things in the air. And everyone is singing, and hear the slide is ringing. I still know what you bring me, the one I really need. What you please bring me, baby, to make me clear. I don't want a lot for Christmas. This is all I'm asking for. I just wanna see my baby standing right outside my door. I just want you for my own, more than you could ever know. Make my wish come true, baby, all I want for Christmas. You.
баярлалаа. SBN телевиз сабын 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар Бахтам сайхан амжилттайгаа энэ түүхээр гайхалтай сайхан уран бүтээлчдийн түүхээр та бүхэндээ дурсамжаар амжилтаар дүүрэн үрж өндөрлөө. Дараагийн дугаараар өшөө олон сайхан зочдтой эргээд уулзцгаая. Маргааш яг энэ цагта яг энэ телевиз дээр сувгийг үзэж та бүхэнд тааруулаад Happy 31-ийг очин золгоорой баяртай. Үзэгч та бүхний гэр бүлийн гишүүн болгон Бахтам амжилтаар дүүрэн байх болтугай. Шинэ оны төргий. Шидэт мөчүүд их хэлний хамтаа гарсан бүх ингээд бацсан